Хуулийн ордны зам дээр за яг энэ даатгалын одоо урьдчилгааны төлбөр дээр одоо даатгалын гэрээр одоо урьдчилгааны төлбөрийг шилжүүлсэн гэдэг 500 тэрбумаас бас яригдж байгаа шүү дээ. За яг энэ дээр бол нийслэлээс тодорхой хэлбэрүүд бол даатгалын журмаар одоо орлож байгаа гэдэг утгаараа тухайн одоо даатгалын компани ихтэй хөрөнгө гэдэг ч юм уу тий одоо нийт хөрөнгө бол хамаарахгүй гэдэг ийм тайлбарыг бас өгөөд байна. Ер нь яг энэ даатгалын харилцаа жишээлбэл энэ мегацл дээр тий ямар байдлаар өргөн явах вэ? Одоо чи та энэ дээр яг ямар хөө мэдээлэлтэй? Яг нь ер нь зөв манай банк санхүүгийн систем одоо ингээд Монгол улсын альж банк 500 тэрбум төгрөг дээр нэг төсөл дээр нэг зээлдэгчдэр баталгаа гарах боломжгүй. Тухайн би даатгалын компани ярихгүй шүү дээ. Даатгалын компани бол бүр жоохон. Банкны Монгол улсын альж банк 500 тэрбумын одоо баталгаа гарах боломжгүй. Яагаад гэвэл нэг зээлдэгчд олгогддог хязгаарууд байдаг байхгүй юу? Одоо тухайн нэг төсөл дээр нэг зээлдэгчд тухайн банкны одоо дөрмийн сангийн 20%-аас хэтрэхгүйгээр одоо олон зээлийн баталгаа гарах боломжтой. Тэгэхээр өнөөдрийн байдлаар Монголын альж банк санхүүгийн одоо салбарт бол нэг ч оролцогч 500 тэрбум баталгаа гарах боломжгүй гэж харагдаж байгаа. Тэгээ одоо тэрийг бол гэхдээ одоо нийслэл мэдээлэл өгөх хэрэгтэй. Ганц эмзэглүүлж байгаа зүйл нь юу гэхээр өчтөр бас нэг нийслэлийн төлөөлөгч яриа өгж байгааг харахад бол төсөө өөрөө батлаад тэгээд өөрөө одоо тендер авцсан гэдэг асуул ялч эмзэглүүлж байгаа. Тэгж болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. хэр зүйсэн асуудал. Тэр ерөөсөө хэрэгвч байж болохгүй асуудал. Тэр чинь шууд ашиг сонирхол зорж шүү дээ. Өөрөө төсөө санаачлна. Төсөө батлна. Тэгээ тендер залах өөрөө тендер авч болт юм. Хуулийн ордны зам дээр жоохон илүү сайн мэдээлэл өгөх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бид бүгдээрээ л яг ижил хэмжээний мэдээлэлт болж байгаа байхгүй.